За эргэлдэх хөдөлгөөний Ньютоны хуулийг хэрэглэх. За тэгэхээр конус хэлбэрийн дүүжин гэдэг энэ сэдвийн талаар ярина. За тэгэхээр эргэлдэх хөдөлгөөнд яагаад Ньютоны хуулийг яригдах вэ гэж. За тэгэхээр бол бид нар тойрогоор эргэлдэх хөдөлгөөнийг бол өмнөх хичээлдэр бол үзсэн. За тэн дээр бол хоёр төрлийн хурдтгал үүсдэг. Тангенциал хурдтгал, нормал хурдтгал. За энэ хоёр маань бол нийлээд бол бүрэн хурдтгал болдог гэж үзсэн. За тэгвэл бол тойрогоор эргэлдэх хөдөлгөөн буюу мөрийн замын хөдөлгөөнд үргэлж нэг хурдтгал үүсдэг буюу тэр нь бол төв тэмүүлэх хурдтгал буюу нормал хурдтгал үүсдэг. За тэгэхээр бол одоо бидний авч үзэх жишээ маань болохоор юу юм бэ гэхээр конус хэлбэрийн дүүжин гэж. За тэгэхээр бол яагаад конус хэлбэрийн дүүжин гэж нэрлсэн юм бэ гэхээр энд одоо жишээ нь мастер битийг ингээд тойроод эргүүлэхэд энэ гадаргуу маань бол ингээд конус хэлбэрийг зургаж байгаа учраас энийг бол конус хэлбэрийн гэж нэрлсэн. За тэгээд энд одоо үйлчлэх хүчнүүд маань бол ямар хүч байгаа вэ гэхээр ерөөсөө энэ мастер битэд хүндийн хүч, утасны татах хүч. За бид нар юу мэдэж байгаа гэхээр утасны татах хүч, масс тэгээд үнцгийг мэдэж байгаа бол энэ хурдыг бол энэ хурдыг энэ хідээр төлөөлүүлэн олно гэсэн үг. За тэгэхээр энд яагаад ингэж эргэлдэж байхад зөвхөн хоёрхан хүч үйлчлэх вэ гэж. За эндээс ингэ харъя. Энд ингэж эргэлдэж байхад бол яг бодит хүч маань юу юм бэ гэж. Тэгэхээр энд бол ерөөсөө хүндийн хүч бол байгаа. За тэгээд утасны татах хүч байгаа. Ерөөсөө энэ хоёр хүчний үйлчлэлээр бол энэ бол тойрогоор эргэлдэх хөдөлгөөн юм. Тойрог хаан зургаж байгаа гэхээр энэ яг энэ хэсэг дээр ингээд тэр яг энэ хэсэгт бол ингээд тойрог хэлбэрийн зургаж байгаа. За тэгвэл энд бол юу вэ гэхээр бид нар координатынхаа тэнглийг сонгож авна. Координатын тэнглийг сонгоход бол босоо чиглэл бол y. За энд бол x чиглэл бол x тэнглэг маань бол тойргийн төв рүү чиглэсэн тэнглийг сонгож авна гэсэн үг. Энд ингэж харах юм бол энэ ингэ тойрог хэлбэр зурагт. За энийг ингэ дээрээс нь харах юм бол ийм болоод тойргийн төв рүү үргэлж x чиглэлэг маань чиглэх. Тим координатын тэнглэг сонгож авах гэсэн. Нэг координатын тэнглэг ингээд x тойргийн төв рүү чиглээд авах. Тим координатын тэнглэг. За тэгвэл энд бол ерөөсөө тойргийн төв рүү чиглэх нэг хурдтгал үүснэ. Тэр нь бол бид нар өмнө хичээл дээр үзсэн AN буюу нормал хурдтгал. Энэ нь бол хурдтайгаа перпендикуляр чиглэлд байх тэр хурдтгал байдаг гэсэн. За тэгвэл энэ AN гэдэг хурдтгал мал нь юу гэдэг вэ гэхээр B квадратыг хуваах нь R байдаг гэдэг үзсэн. За R гэдэг нь бол энэ тойргийн радиус. За ийм. За тэгэхээр бол энэ x гэдэг маань бол бидний хувьд бол координат. Энэ координатын тэнглэгийн дагуу энэ дагуу AN үснэ гэсэн үг. За тэгвэл би дүүжлэх хүчнүүдийн нийлбэр MA буюу энд ерөөсө хоёрхан хүч байна. Т нэмэх нь ийм хоёр гинэ. MG тэнцүү A хурдтгал нь гэхдээ төв тэмүүлэх хурдтгал AN. Энэ координатын тэнглээс зурх юм бол энэ дээр юу болох вэ гэхээр ишигээ y, ишигээ x тэнглэг. За доошогоо mg ишигээ t гэсэн үг гарч байна. За энд ямар нэгэн төөтэй гэсэн үгс гарч байна. Энэ үнцэг төөтэй бол энэ үнцэг төөтэй. За тэгэх юм бол энэ тал нь юу болох вэ гэхээр налсан катет нь үнцэгт налсан катет нь космос төөтэй. За энэ тал нь юу болох вэ гэхээр үнцгийн эсрэг катет буюу t синус төөтэй гэсэн үг. Нэгэсний эндээс юу болчих вэ гэхээр энэ чиглэлд t синус төөтэй энэ чиглэлд доошогоо чиглэлдээ mg дэшигээ t космос төөтэй болж байна гэсэн үг. За тэгэхээр хурдтгал маань бол аль чиглэлд байгаа вэ? Хурдтгал бол энэ x чиглэлийн дагуу буюу энэ чиглэлийн дагуу AN гэдэг хурдтгал байна. За тэгэхээр y чиглэлийн хувьд бол энэ бол 50 байна. 50 байх учраас дээш чиглэлийг y гэж үзэх юм бол t космос төөтэйгөөс хасах нь mg тэнцүү tik. За энэ бол y чиглэл тэнглэгийн хувьд чинь. За x тэнглэгийн хувьд юу вэ? X тэнглэгийн хувьд энэ бол x тэнглэгийн дагуу байхгүй, энд бол x тэнглэгийн дагуу хүч байна. Тэр нь t синус төөт. Тэнцүү m a n.
АН гэдэг хурдтгал бол. За одоо АН гэдэг чи юу вэ? B квадратыг хуваах нь R. Тэгвэл Т синус төгтөө тэнцүү B квадратыг хуваах нь R байна гэсэн үг. За бидний юу болох вэ гэхээр R-ыг бол. Юу B-г болох хэвээр. За эндээс бол Т-г болж болно. Т-г болох юм бол болж өгөхлөөр Т косинус төгтөө маань MGT тэнцүү байна. Энд M байх хэвээр. За энэ хоёр тэгтэл болж байна гэсэн үг. За энэ хоёр тэгтлийг хооронд нь хуваая. За хуваахаас өмнө бид R гэдэг маань юу юм бэ гэж R-ыг бид L-с хамааруулан олж болно. За энд ингээ харах юм бол энэ тал нь L, энэ үнцэг төөддөө, энэ үнцэг энэ зайвал R. Тэгэхээр энд бол ингээ тэгш үнцэгт юм гурвалж үүсч үнцгийн эсрэг орших каттай байна. Тэгвэл энэ R-ыг би юу гэж болох вэ гэхээр энэ R-ыг L синус төгтөө гэж бич болно гэсэн үг. Юу болох вэ гэхээр үнцгийн эсрэг орших катыг гифтнүүс харьцуулах юм бол R-ыг L хуваах юм бол синус төгтөө. Тэгвэл эндээс R чи юу болж байгаа гэхээр L синус төгтөө болно гэсэн үг. За тэгвэл энэ хоёр тэгшлийг хооронд нь бид нар харьцуулчих. Харьцуулчих юм бол Т-Т-тэйгээ хураагдаад синусыг хуваах нь косинус чинь тангс болоо гараад ирнэ. М-тэйгээ хураагд чинь за тэгэх юм бол тангс төгтөө тэнцүү B квадрат хуваах нь L синус төгтөө тэгээд G-ний гараад ирнэ гэсэн үг. За эндээс бол бид нар юу болох вэ гэхээр энэ хэмжигдэхүүн нөгөө тишээ гараад үржүүлээд хоёр талаас нь язгуур авчих юм бол B тэнцүү L G синус төгтөө үржих нь тангс төгтөө язгуур дараа хамна гэсэн үг. За тэгэхээр бол иймэрхүү хэлбэрийн хурд болдож байна. За бид нар эндээс утасны татах хүчийг олох юм бол юу болох вэ гэхээр энэ хурдыгаа ээш навчиж орлуулад эсвэл энд угаасаа мэдэгчтэй масс мэдэгчвэл энэ нь шууд mg хуваах нь космос төгтөг гэх мэтлэнгээр шууд олдож болж байна. За иймэрхүү маркийн үйлдэл бол хийгдэх нэ. Тэгэхээр энд бол нэг юм анхаарах хэрэгтэй. Тойргийн төв рүү чиглэсэн хурдтгал үүснэ. Тэр хурдтгал нь төв тэмүүлэх хурдтгал байна гэж үзнэ. За тэгэхээр бол энд бол бид нар бол энэ А гэдэг хурдтгал маань бол нормал хурдтгал байна. Нормал хурдтгал нь B квадратыг хуваах нь R байна гэд бодлого бодогдно гэсэн үг.